Сайн байцгаана үзэгчдээ. Номын ертөнцийн нэвтрүүлэг Оюун ухааны ресторан Мажистик номын дэлгүүрээс хэрхэн үзэж уншиж та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. 5 дугтаа орчин та өөрийнхөө сонирхож байгаа ном бүтээлийг шимтэн үзхийг хүсэж байвал мэдээж хэрэг Оюун ухааны ресторан буюу бидний нэрсэнснээр эхлүүрийн 6 давхар Мажистик номын дэлгүүрийг зорж ирээрээ. Тэгэхээр энэ 7 олон шинэ сонирхолтой ном хэвлэгдэн гарч уншиж үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээ бүгдээрээ энэ 7-ны шинэ хуудсыг хамтдаа сүхье. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Мажистик номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн залгиж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Мажистик. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Өнгөрсөн 7 хоногт Монсодор хэвлэлийн газраас орчуулан гаргасан хөгжим дэлгэнгүй зураг түүх ном нээлттэй хийлээ. Та бүхэн энэхүү номоос хөгжмийн зохиолчид, дуучид, хөгжимчдийн он сонирхолтой түүхийг өнгөц зурагтай нь үзэж танилцахаас гадна хүмүүс дэлдэх, хавирах, үлээх зэргээр ишиглүүлж байсан хөгжмийн маш олон зэмсгийн талаар дэлгэрэнгүй үзэж болох юм. Хөгжмөнтэй холбоотой сэдв бүрийг тайлбарласан тул 100-100-аар твээр аслагдсан хөгжмийн ертөнцөөр зугаатай аялах боломжийг энэхүү ном танд олгоно. Зөвхөн их шиг дуу хоорыг танилцуулаад зогсохгүй тэдгээрийн цаана нуугдсан түүх үйл явдлын тухай ил гарган өгүүлсэн сонирхолтой ном юм. Ер нь их даацтай бүтээлүүд гэж байдаг. Тэгэхээр зэрэг нэг давчхан дүгнэх юм бол их даацтай, тийм нухацтай, дэлгэрэнгүй, үзэхэд маш их сайхан юм олон зурагтай тийм ном юм да. Тэгээд энэ номны гол ач холбогдол нь юу гэхээр зэрэг хөгжмийн үүх түүх гэж ямар байдгийг. За энэ хөгжмийн түүх хаанаас эхэлсэн, яаж хөгжиж ирсэн, улс орон болгонд ямар онцлогтой байсан. Энэ талаар бол одоо дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. За түүнээс гадна манай ялангуяа залуучуудад бол тэр орчин үеийн хөгжмийн хэсэг нь бол их таалагдах ба. Ягаад гэвэл энэ ном хамгийн сүүлийн үеийн мэдээлэл маш ихтэй. За одоо зөвхөн Америк, Английн одоо нөгөө pop rock энэ том хамтлагуудын талаар өгүүлэхээс гадна Японы одоо J-pop гэдэг, Солонгосын K-pop гэдэг, өнөө нэг Gangnam Style энэ төр бүх юм орцсон. Түүнээс гадна бүр сүүлийн үеийн одоо тоон хувьсгал гэж яриад байгаа одоо электро хөгжим. За тэгээд энэ интернетийг ашиглаж уран бүтээлчид хэрхэн өөрийнхөө уран бүтээлийг сурталчилж байна. Энэ талаар их сайхан дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Домог болон эмгэнэл жүжиг, яруу найрагчид, дуучид аялгауг анх хэрхэн тэмдэглэж ирсэн тухай Эртний хятадын хөгжим, Японы театр, олон хоолой, найрал дуу, хайрын дуу, дан хөгжим, хурал номын дуу, мөн Венийн вальс, фламинго, латин хөгжим, каунтри, жаз, блюз, танго, кабера, дуу бүжлэгийн студ, дэлгэцийн хөгжим, ритм, рок н ролл, хүнд рок, захилгаан гитар, электрон хөгжим, хип хоп, диско, панк, мьюзик гэд олон зүйлийг энэхүү ном багтааснараа сонирхолтой болж байгаа юм. Оюун ухааны ресторан болсон эхлэлгүүрийн 6 давхарт байрлах Мажистик номын дэлгүүрт өнгөрсөн 7 хоногт ирсэн шинэхэн бүтээлүүдийг танилцуулъя. Та бүхэндээ танилцуулж байгаа хамгийн эхний бүтээл бол Кремль эзэгтэй нар. Зөвлөлт Орсын яруу найрагч, зохиолч эмэгтэй Лариса Васильевагийн бичсэн Кремль эзэгтэй нар хэмээх ном нь Оросын эзэн хааны ордонд дээдсийн зандаанд морилсон хатагтай нарын тухай ном биш бөгөөд уг номонд та бидний тухай өгүүлэх юм. Зохиолч материал баримт цуглуулan олон жил судалгаа хийсний үр дүнд энэхүү сонирхол татам ном мэндэлжээ. Энэ номны өөр нэг сонирхолтой зүйл нь Монголын талаар бичигдсэн сонирхолтой нийтлэл баримт дээр тулгуурлан бичигдэж байгаа цүн цувралд багтж байгаа юм. Харин энэхүү цүн цувралыг санаачлагч нь Улаанбаатар хотын дарга Эрдэнэ Батүл юм. Монголын талаарх гадны зохиолч бүсгүй хэрхэн бичиж нийлсэнийг ядмын дүүрийн орчуулгаар та бүхэн уншин сонирхоорой. Энэ ном Мажистик номын дэлгүүрт шинээр хүрэлцэн иржээ.
Үзэгч та бүхэндээ танилцуулж байгаа дараагийн ном бол Японы нэр зохиолч Мишима Юкогийн бичсэн Алтан сүм хэмээх роман юм. Энэхүү сонгодог бүтээлийг Монголынхон уншигчдад Цэрэн Пунцгийн цэнгэл орчуулан хүргэж байна. Сэтгэлгээний гэмээр өрмөц бичлэгтэй Мишимагийн дотоод ертөнцөөр аялахыг хүсэж байгаа бол энэхүү номтой танилцаарай. Танд өөр сэтэл, өөр бүхнийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Дараагийн танилцуулах гэж байгаа бүтээл бол Монголын хошин шог зохиолын дээжс юм. Хочин өнгө аястай, цаагаараа нэгийг бодогдуулсан, алдаа оноог дэнслүүлсэн бичлэгтэй олон нийтлэлж байдаг билээ. Тэдний бүтээл заримдаа дэлгэцээр амлаж, бусд нь ам дамжин яригцаар ирсэн түүхтэй. Тэгвэл энэхүү бүтээл чанарын шаардлага хангах үед олон шог зохиолыг эмгэтгэн оруулжээ. Шог зохиолч буянгийн бичсэн эргэлзээ зохиол нь дүрстэй болж олон хүнд таашаагдсан байдаг. Тэгвэл энэ номноос санаа авах үед олон шог зохиолууд байгааг та бүхэн анзаараарай. Цэндийн дамжин сүрэнгаан алдагдсан азаргаас эхлүүлээд цэндийн дорж готвын автобусанд орох арга зэрэг нэрийг сонсоод л инээд хөрмээр зохиолчдын бүтээлүүд багтсан юм. Энэхүү номыг Сэлэнт пресс хэвлэлийн газарт хэвлүүлсэн бөгөөд редактораар нь Наран цэцэг, Дэлгэрмаа, Оюун цэцэг гэх хүмүүс ажиллажээ. Хэсэгэн зурж гисэн инээд хөрөөр дүүрэн байхыг хүсэж байгаа бол та энэхүү номтой танилцаарай. Majestic номын дэлгүүрт худалдаалагдаж байна. Дараагийн та бүхэнд танилцуулах гэж байгаа бүтээл бол монголчуудын түүхийн их сурвалж болох Лувсан Данзангийн Алтан товч юм. Хоёр дахь удаага хэвлэгдэн гарч байгаа энэхүү бүтээлд нэмж засварласан олон зүйл байгааг орчуулагчид дурджээ. Их сурвалж нь эзэн Чингис хааны үүх түүх ба Монголын нууц товчонд гардаггүй. Түүнээс өмнөх үеийн түүхийг агуулснараа онцлог юм. Мөн ариутхан шүүлсэн хоёр дахь хэвлэл болохоор ойлгомжгүй газар усны нэрийг та бүхэнд ойлгуулах давхар ном зүйтэй гарч байгаагаараа онцлог болж чаджээ. Мөн түүхийг шимтэн судалдаг судлаач нар ариутхан шүүлсэн хоёр дахь хэвлэлтэй танилцаарай. Алхам дотомд маань эрсдэл ирж байдаг. Харин та энэ эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалдаг вэ? Энэ талаар монголчууд бид ойлгоц том багтай байдаг. Эрсдэл даатгал гэхээр хүн бүхэн машин тэргэн дээр хүлээж ав. Тэгвэл бидний эргэн тойронд маань мянган эрсдэл хүлээж байдаг. Эргэн бүрт анхан шатны эрсдэл түүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар гарын авлага болох үз нэгэн ном мэдлээ. Энэ ном нь монголчуудын аж ахуйн амьдрал тулгуурласан учраас ихэд ойлгомжтой бөгөөд олон жишээг өөртөө багтаажээ. Мөн Монголд бүрдэгдэж байгаа хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа даатгалын үйлчилгээг танд санал болгох юм. Уншигч та эрсдэл ба түүнээс хэрхэн хамгаалах даатгалын талаар мэдлэг дутмаг байгаа бол энэхүү бүтээлтэй танилцаарай. Ингээд оюун ухааны ресторан болсон Majestic номын дэлгүүрт өнгөрсөн 7 хоногт худалдаанд ирсэн шинэхэн бүтээлүүдийг танилцууллаа. Номын ертөнцийн нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. Монголд минь гайхалтай юм боломгүй. Түүний нэг нь Majestic дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн ирж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. За тэгэхээр номын ертөнцид нэгэн бас сонирхолтой ном хэлсэн байна. Энэ бол Монголын нууц төвчөндөх нууц шүлгүүд гэсэн ном байна. Тэгэхээр Монголын нууц төвчөний үйл явдал тулгуурлан зохиогч төрсэн санаа бодлыг шүлэг болгон ийм ном болгож уншигч та бүхэнд хүргэж байгаа юм байна. За ном дотор кириллээр бичгээс гадна монгол бичгээр хадгалж өгсөн байгаа. Тэгэхээр одоо та бүхэндээ бас зохиогчийг уулзуулъя. Зохиогч бас энэхүү номын тухай одоо товч мэдээллийг хэрхэн үзэж уншигч та бүхэнд хүргэх юм аа. За энэ өмнө нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Монголын нууц товчондох нууц шүлгүүд хэмээх номоо танилцуулах гэж байгаа маш баяртай байна. Тэгээ энэхүү номыг бичих болсон, энэхүү шүлгүүдийг оруулах болсон шалтгаан маань мэдээж Монголын түүх. Тэгэхээр Монголын түүх тэр дундаас 13 дугаар зууны үеийн түүх, Чингис хааны байлдан дагуулт, тэнийг тоочин хөрвүүлэн бичсэн Монголын нууц товчоо хэмээх энэ гайхалтай бүтээл хүлгэн судар бол салшгүй холбоотой юм аа. Тэгэхээр Монголын нууц товчооны үнц нь ач холбогдлын талаар Монголын болон гадаадын олон эрдэмтнэргэд тодорхойлон маш сайхнаар хэлж бичсэн байдаг. Миний хувьд ч монголчуудын одоо зүрхэн товчоо, за монголчуудын дээдлэх хэвээр хаан судар нь болоо гэж боддог юм аа. Тэгээд 8 дугаар анги, 7 дугаар ангиас Монголын түүх гэдэг хичээл орж эхлэх үеэс эхлэн Монголын нууц товчоог уншиж эхэлсэн. Тэгээ энэ Монголын нууц товчоог унших бүрдээ тэнд гарч байгаа нутаг ус хаадын нэрүүдээс гадна анхаарал татдаг байсан нэг зүйл маань энэ Монголын нууц товчоонд гарч байгаа тийм шүлгэлэн бичсэн тэр шүлгийн хэсгүүд маань бас маш их таалагддаг байсан. Тэгээд энэ Монголын нууц товчоог унших болгондоо баал цаас аван тэр шүлгийн хэсгүүдийг өөрөө эхэлж хуулж бичдэг байсан. Дараа нь унших бүрдээ тэрэн зориулж шүлэг зохиож эхэлсэн. Тэгээд шүлэг маань нэг мэдсэн бас ном гаргах хэмжээнд хүрсэн олон шүлэг зохиож бичсэн байна. Тэгээд энэхүү нууц товчондох нууц шүлгүүд хэмээх номоо
үзэж уншигч та бүхэндээ хүрэх болж гисэн юм аа. Тэгээд за түүхээ дээдлэх болсон, түүхээ ярих болсон энэ цаг мөчид бас өөрийнхөө сэтгэлийн хүнээс ямар шүүлтүргүй гарсан Монголын нууц төвчөнд дах нууц шүлгүүд хэмээх энэхүү шүлгүүдээр үзэж уншигч та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Номын ертөнцийн нэвтрүүлгийн хилээд номын сан болоо эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочноор хэлэгчийн ухааны доктор, Цацаг дөржийн нэрийн бишрэл зохиолч, Төгөөмөл дээд сургуулийн захирал, мөн сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Үржингийн Хүрлээтрийг урьж оролцуулж байна. Номын санд нь очлоо ирсэн байгаа. Тэгэхээр маш онцлог номын сан. Тэгэхээр манай үзэгчдэд тамилжлаа. За та бүхэнд нэт амрыг айлтгая. За миний номын өргөөнд хүрэлцэн ирж очилсан дэх баяртай байна. Миний номын өргөө бол зөвхөн миний биш болсон Төгөөмөл дээд сургуулийн номын сан болж хөрсөн. Тэгээ баяжигдаа явж байна. Тэгээд мэдээж хүн өөрийнхөө насан турш цуглуулсан олон хэмжээний одоо хөрөнгөтэй хүмүүс байдаг. Миний цуглуулга бол хэрэг дээр хэдэн алтар ном байна да. Тэгээд тэр номоо зөвхөн өөртөө шингээх биш бас өөр хүүхдтэй шав нартаа түгээх зорилго угаасаа агуулсан юм чинь. Тэгээд тэр утгаараа Төгөөмөл дээд сургуулийн номын сан үндсэндээ миний номын сан гэсэн үг юм. Миний номын сан дээр төшөглөж ингээ байж явж байгаа маа. Тэгээд би баяртай байдаг шүү дээ. Танаас яг сургуулийн номын сан болгож өөртөө. За манай Төгөөмөл дээд сургууль 2001 онд байгуулагдсан. Тэгэл байгуулагдахад л одоо номын сан хэрэгтэй юм чинь. Хэдэн номоо шууд ингэж ирж авчраад одоо анх байгуулж ирсэн дээ. Тэгээд би боддгоо шүү дээ. Одоо манай хүүхдүүд, манай оюутнууд энэ номыг үзээд ингээ сууж яхад бол яг манай гэрт байж байгаа юм шиг санагддаг. Энэ бол нэг тийм хүмүүс бэлгэлсэн гарын үсгтэй номууд байгаа. Тэр болгоныг үзээл бас нэг тийм урам зориг ч гэдэг юм уу бахарх сэтгэл төрдөг л хэлж байна. Тэгин. Ер нь юу штэ. Ном гэдэг бол өөрөө их агуу гэж боддог. Хүн болгон өөрийнхөө мэргэжил өөрийнхөө цуглуулга өөрийнхөө одоо эрх мэддэг юм агуу гэж хэлнэ штэ. Тэгтэл одоо миний хувьд л одоо номтой төвөрсөн энэ олон жилийн турш ном шиг үнийн чан дээрээс байхгүй, ном шиг агуу их багтаамжтай мэдээлэл байхгүй, ном шиг одоо миний гарын дээр надад царагддаг мэдээллийн тийм долгис байхгүй юм да. Тийм учраас ном бол миний хаанч юм, миний харц юм, миний аав ээж юм одоо юу гэдгийг их л агархан байдаг шүү дээ. Тэгээ би ер нь бодод тийм номыг хүн дээдлэх хэвээр яагаад монголчууд эрхэм гурван юмныхаа нэгийг одоо номон дургуур мөгж эхэлдэг юм бэ гэдэг их учиртай юм байна шүү. Тэгээд номыг бол үнэхээр дээдлэх ёстой. Номыг эцэг мэд дээдэлж, их мэд халамжилж, өр хүүхэд мэд хайрлаж, өөр шиг бодож, өөрийгөө ингэж бодож явах юм бол тэр бурхан сэтгэл номын их хүндэтгэл бий болох юм болов уу гэж боддог. Тэгээд би ном хайрлах хэрэг зүгээр ингээ хавцтаа байлгаад байсан асууг биш. Бүр ингээ ноорхоо болцсон, алдар болцсон, өнгөгдсөн номыг л би илүү хайрладаг шүү дээ. Илүү одоо нөгөө хэрэглэгдэж чинь гэсэн үг тийм ээ. Тийм. Тэгэхээр хайрлна гэдэг бол бас уншин л гэсэн утгаар нь. Тийм. Уншин өөртөө шингээн гэсэн утгаар. Ер нь хүн чинь өөрөө нэг ном л гэж би боддог шүү дээ. Тэтгэл чинь яваад. Шүлээ Өрлөөбаатар гэдэг нэг л баримттай ном л байгаа байхгүй. Тэрийг задлаа. Яаж унших нь чухал. Яг тэр үе шиг л бодож нэг хүнтэй танилцсан одоо тэр хүнийг мэднэ ойлгохтой адилхан л одоо номыг бас тэгж шимтэж уншмаар байгаа юм. Хэдэн оноос сүүлээс 73 оноос л. Бараг 73 оноос яг гарын үсгт ном бол 73 оноос миний анх ингээд жагсаалтын гаргаад үзэж байхад хамгийн анхны номыг одоо дууны яруу найрагч Эрдэнтэн давагдарч гэж байна шүү дээ. Одоо гавьяат соёлын гавьяат сэтгэлтэн тэр маань өгсөн байдیں۔ Тэгээ манай үеийнгийн найзууд бүр хамгийн анхных нь бол миний найзуудаа давагдарчин цогт бас өгсөн байдаг. Тэгээд энэ дээр бол Нацаг доржийн нэрмж Нацаг доржийн тэмдэгтэн болгоорой гэдэг. Тэр үед чинь нөгөө уралдаж ном уншдаг. Тэр одоо ингэж л оюутан болж байсан л үе 70-аад оны үе мэрэгдэж штэ тийм ээ. Мэдээж хэрэг та Нацаг доржийн
тэмдэгтэн болсон юм шиг ч. Болсон. Тэр үед. Тэгээд одоо зөвлөдөр нацгдарч зүгээр нэрмжит тэр юу биш. Тэмдэгтэн биш зөвлөдөр нацгдарч шагналтан болж ингээд шаварч. Тэгэхээр энэ чинь ерөөл бэлэгдэл юм л да. Тэгээд жишээлбэл одоо энэ Павогийн лавсрын яруу найрагч театрын сургууль сурч байгаад сахилгуудаа дундаас нь яваад ирсэн. Тэгээд тэнд эрэхтэй тэр театрын нэвтрхий тойл театрын чиглэлийн олон номтой ирж одоо бүр 78 он ба штэ. Тэгээд тэр номнуудаа тэр үед бол би хэл зохиолын хүрээлэнд театр судлаачаар эрдэмтдийн ажилтнаар ажиллаж байхад надад тэр номнуудаа тэр үед бас хөргөн эдэн дөрөөр хөдөлдөж байсан. Би өөр гууж аваад тэгээд мэдээж тэр үедээ л бол нэлээд үнэтэй ном авч байсан. Зарим нь дурсгаж байсан л да. Жишээлбэл одоо энэ дэр ингээл хавсар багш ингэж бичиж байна да. Хөрлбаатартаан лавсрангээс чи байхгүй шилдэг нь бай. 1978 оны 5 сарын 6. Тэгээ энэ үг бол миний бүр насан туршийн амьдралын нэг тийм хөтж үг болсон шүү. Тэ байхгүй шилдэг нь бай гэж. Тэгэхгүй бол оргилд нь хөрч чадахгүй бол чи юм бойл. Чиний юм биш байх гэсэн үг шүү дээ. Чи ном эрдэм биш би өөр сайн мужаан болж болно одоо хинч байж болно тийм өөр юм эрхэлж болно тийм. Тэгэхээр эрхэлсэн хөдөлмөртөө шилдэг байх хэрэгтэй гэсэн энэ бол их том агуулгатай сайхан үг санагддаг. Ер нь бүгдээрээ түүх. Одоо юу гэдгийг Дөлгөөн Доныг Дон романыг Орос орн одоо бэлгэлж байсан. Энэ бол яг миний хурам хийж яхад одоо энэ чоймаа өгшөө шүү дээ монгол хэлний гавьяат бид нар одоо хамаатан садангийн улсууд л да. Тэгээд ингээд хурамн дээр одоо энэ ном бэлгэлж байсан. Тэгээд ном бэлгэлж байсан юмнуудыг харахад ихэнх үедээ бол 70-аад он 80-аад оны дунд үе хүртэл орос ном бидэрт биеиндээ хэл бэлгэлдэг байсан. Дэлгүүрийн наадал баруун талд, зүүн талд номын дэлгүүр байсан шүү дээ. Тэр үний тэнд нэг орой явж ирсэн чинь хогийн машин ирсэн хог ачиж баахан цаас. Тэгээ харсан дандаа номнууд. Тэгээ яаж байгаа гэсэн чинь гаагталсан номнуудыг ингээ ачиж байгаа юм байна. Тэгээ харсан чинь миний хайртай багш намдаг багшийн төвөр мөр явж байна. Би тэгээ гуугаад нэгэн төврийг аваад бүрөөсөн шинээрээ. Би тэгээд за энэ бол их том оюуны их том уналт оюуны их том дайн юм болж байгаа юм байна гэж ингэж бодож байсан. Тэгээ 90-аад оны эхэнд би нэг хинтийн оруулан сумд явж байсан. Тэгээ тэр үе чинь нэг номын дэлгүүрийн хаяг одоо хэвээрээ. Номын дэлгүүр өснө хаяг орсон чинь дэлгүүр байхгүй хүнсний дэлгүүр болчих. Гэхдээ чинь би номын дэлгүүр өссөн юмд орж ирсэн юмсан ном яасан гэсэн чинь өө байгаа та хоогоор ордор гэдэг. Тэгсэн чинь хойно ингээд баахан ном ингээд шалан дээр ингээд тавьдсан байна. Номын тэг яаж байгаа гэсэн чинь үгүй энийг одоо зарж байгаа юм гэдэг нь. Би наадхаас чинь хэдэн ном авъя дахиу гэдгсэн чинь та хэдэн хэлийг авах юм. Хэл зардаг байхгүй. Үгүй би хэллэхгүй би зүгээр сонгоод авъя наадхаас чинь хэдэн ном авсан. Тэгээ тэр үуч нэг 3 төгрөг хэдэн мөнгө гэж байдаг. Тэгээ тэрүүний ард нэг тэг нэмсэн байгаа юм. Тэгээд хэдэн ном авч ирсэн. Тийм үе байсан. Тэр бол дайрлага. Одоо бол сайхан. Одоо харин яаж сонгож унших уу гэж эргэж бодож эхэлж штэ. Энд одоо нийт гişнээ төрлийн хичнээн ном байна. Тэгээ ер нь бол нэг 10,000 ном бий. Яг энэ одоо номын 8,000 гаруй ном байгаа юм байна. За ер нь бол бидний үед чинь юу яадаг шүү. Цалин яг дээд сургууль төгссөн хүн бол 600 төгрөг 700 гатар мөнгө аваад тэр их мөнгө л дөө. Тэгээ тэрүүгээр бол ер нь ном л авна шүү дээ. Ер нь хувцсуунаар авна гэдэг бол ойлголт их цөөхөн байж хаяа нэг юм аавн тэгээд ерөөсөө номын дэлгүүрээр цалин буун номын дэлгүүрээр оюутан байхдаа ч гэсэн бид нар ингээл сэтгэлд буухтал бол хөргөдөө багшин би бол улсын багшин дээр сургуульд гэсэн тэгээд 6 төгрөгөөр хөөцөө авч идэндээ тэр одоо мундаг идэж байгаа юм тэр тэгэл номын дэлгүүрлээ шогшин даа тийм л байсан.
зөвхөн гарын үсгтэй ном гэж яриа л да. Гарын үсгтэй номыг би цуглуулдаг. Нэг хичнээн гар үсгтэй ном байна. За миний блог дээр хэдэж боллоо тэгээ одоо тоог нь алдсан байна. Тэгээ сүүлийн жилүүд нь сороогүй. Тэгээ гарын үсгтэй номыг би юунд нэг олзуурах юм бэхээр яг энэ дэр хүмүүс ингэ бичиж байгаа юм л да. Гарын үсг зураад ингээд сэтгэлийн үг бичих юм. Тэр нь бол яг тэр хүний тэр игшинд л бодогдсон зүйл. Түүнээс энийг нэг зохиогоол хуулж бичээд тэгдэг юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүний сэтгэл үлдэж байгаа. Хоёрдугаар нь тэр хүн гар бичмэл бол гар үсэг одоо фочрох бол гарын одоо хив гэдэг бол маш гоё сонин шүү дээ. Тэр нь үлдэж байгаа юм. Тэгээд энэ ном нь үлдэж байгаа учраас энийг бол би ганц хов ном л гэж одоо боддог юм л да. Жишээл одоо тэгээ надад бол одоо очротын даашвар ном дурсгаж байсан байна. Одоо ингээд энд бичиж байна те. Надад хамгийн олон ном өгсөн бол миний найз одоо Гомбож Миндоё байна. Миндоёг одоо энэ хэд оных байна? 97 онд өгжсэн энэ ном нь байна. Дооч ном гаргаж шинэ гарсан номооч өгөөд байна. Тэгээ одоо ламжмяг үсэр ингээд нөгөө шармяга тэр үний анхны ном нь байж ах шээтэй. Тэгээ энэ бол ингээд эргээл бүгдээрээ түүх юм да. Сая ингээд харж байхад одоо миний амьда Бямжгүй Хөрлбаатар хүлгийн зоонд одод ялцна гэдэг номыг тэгээ 76 онд ингэж өгж ирсэн байна да. Тэгээ энэ дээр тэгээ энэ дээр ингээ гараа зураад өгч. Тэ энэ юу гэж байна? Нэр нэгтэрхэн дүүд минь одоо нэгэн номын хөвцөө яг сойрох гэж. Намайг энд шүүмж хийж хэлж байна л да. Тэрүүний өмнө энд хөөх юм байна юу гэж байна? Дугуйлан гэртээ байвал гэргийн найрагч болно. Дугуйланд бол дэлхийн найрагч болно. 1976 оны 3 сарын хэдэн билээ гинэ. Энийг яаж утсан бэ гэхээр нэг гүр базар бид чинь нэг дугуйлан те. Тэгээ гүр базар яг дугуйланд явахад нөгөө гэр бүлийн хүн их дургу явуулдаг байхгүй юу? Яг тэр тоглоомор л тэгэл. Тэгээд одоо манай энийг одоо хэн бичсэн юм бол да Батчраа сондоо бичсэн байх. Тэгээ гэртээ байвал гэргийн найрагч болно. Дугуйланд бол дэлхийн найрагч болно. Чи дугуйландаа яв гал ингэж ах шээтэй тийм. Тий. Монголын зохиолчдын эвлийн би удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд шүүм судлалын үндэсний төвийн тэргүүн гэж байна. Тэгэхээр яг утга зохиолын шүүм судлалын яг гал тоон дээр байж байна л да. Миний сонгуульд ажил л да. Тийм. Нэг залуучууд их бичиж штэ. Тийм. Шүлэг бичиж байна. Ном гаргаж байна. Тэр болгон дээрээс нь чирэг дуурах хэлэх юм агуул гэдэг л. Тий, одоо ялангуяа утга зохиолын шүүмж, сэтгүүл зүүн шүүмж их хязгаартай байна л да. Тэгээ бичгч одоо бас жоохон зовлонтой хуучин шиг одоо тийм цөөх ном байсангүй одоо бол өдөр тутам маш их ном гарч байна тийм ээ. Тэр тусмаа уг нь шүүм судлах хөгжих ёстой. Уг нь бол хөгжингөө орнууд яадаг вэхээр нэр хүндтэй том шүүмжлэгчдийн үнэлгээ гэл үндсэндээ хардаг нийгэм. Нэг одоо том судлаач тэр номыг одоо Нобелийн шагналын хэмжээний том ном байна гэж биччихвэл тэрэн дээр шууд хална бизнес суулаад ингээд явчихдаг. Тэгэхээр бол яг шүүм судлаачд бол тэрийг заагалж өгдөг. Тэгээд тэн дээр үнэлгээ хийж өгдөг тийм бол одоо тийм мэргэжлийн аппарат байгаа байхгүй. Энэ чиглэлийн хэмжээнд л манайх арай одоо явж чадахгүй нэг хэсэг их бичээс одоо тасарсан. Одоо харин бид нар бол шүүм судлаачдыг нэлийн бэлдэж байна. Мянган сэтгүүлчийн намтар ном бүтэж байгаа. Тэг яг одоо хийж байгаа таны уран бүтээл. Тий. Би нэг бол их чухал зүйл гэж үзэж байгаа юм. Ягаад гэвэл манай Монголын сэтгүүлчдийг даруухан улсууд өрөөлийн тухай гайхамшигтай бичдэг бидний түүх намтар гавьяа бүх юм олон түмэнд түгээдэг гавьяа шагналдаж тэрүүгээрээ хүрдэг. Ер нь бол мундаг шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө тухай, биеийнхээ тухай, өөрийнхөө тухай бичсэн дэндүү ховор байна. Тэгээд би бодсон л да. Ер нь сэтгүүлчид ялангуяа одоо Ахмад үеийн сэтгүүлчдийг одоо эргээд яг эрх биш одоо бид нар үзчихсэн бидний үеийнхэн бол мэдэж байна л да. Яг өөрийнхөө дээд үеийг. Гэтэл миний мэдэх дээд үеийг одоогийн залуучууд ерөөсөө мэдэхгүй байна шүү дээ. Тэгээд ингээ үзэхэд бол намтарч байхгүй юу ч байхгүй байх юм. Гэтэл Монголын оюун санааг тэгшдэг гэж энэ нийгмийн сэтгэл зүг бүрдүүлж өнөөгийн амьдрал төргсөн цаашд нь хөтлж явах
хөтчийн өргөтэй сэтгүүлчд маань өөрсдөө яагаад ийм байдалтай байгаа юм бэ? Эдний тухай яагаад бичиж болдгоо? Ядаж одоо намтрын нэлээд одоо бодтой үлдээх юмсан даа гэсэн үднээс Монголын сэтгүүлчдийн намтар судлалын төв гэж байх болсон. Энэ төв бол Монголын сэтгүүлчдийн намтрыг бол одоо байнга цуглуулж байх, баяжуулж байх, байнгын ажиллагаатай энэ төв гэсэн үг. Одоогоор энэ төв дээр нэг 1600 орчим хүний сэтгүүлчдийн намтар ямар нэгэн хэлбэрээр одоо бид цуглуулчаад байна л да. 2013 оног ерөөсөө бид нэр Монголын үндэсний сэтгүүл зүйн үсэн хөгжсөний 100 жилийн ой гэж бүр оноор нь тэмдэглэх ёстой л да. Тэгээ явж байгаа. Яг ёслолын арга хэмжээ бол 3 сарын 6-нд болно. Тэгээ 3 сарын 6-ны өмнө гаргах чи гэж одоо жоохон зүтгэсэн. Тэгээ яг гарах болохоор бас жоохон судалгаа юмнууд хэрэгтэй. Зарим улсуудын зургийн шаардлага гахгүй байна. Зарим нь бол он цаг нь зөрж байгаа лавлах шаардлагатай юмнууд байна. Тэгээд ерөөсөө хонтоо багтааж хэвлэлийн зүйтэй юм гэсэн байдалтай явж байна. Одоо хэвлэж гисэн одоо хэвлэж шаардлага байна. Хэдэн зүйлийг бас жоохон тайлбарж хэлмээр байгаа юм л да. Ер нь Монголын сэтгүүл зүйн төлөө өөрийнхөө амьдралаа зориулсан, авиасаа зориулсан, насан туршдаа ажилласан судал байна шүү дээ. Тэгээд тэднийг л оруулъя гэж байна. Ерөөсөө заавал сэтгүүлч гээл за оператор ч юм уу, одоо менежер ч юм уу тэрнг орхигддаг биш. Ерөөсөө сэтгүүл зүйн төлөө явж байсан хүмүүсийг тэр дундаа ерөөсөө яригддаг гөмөртлөө нуруунд дор өөрч явдаг ил сэтгүүлчдийн намтар бол хамгийн үнцэнтэй юм а гэж үзэж байгаа. 3-аас дээш гэсэн нэг дэвл босох тавьж байгаа юм. Гэтэл одоо орж ирж байгаа цаашдаа хөрөнгө ажиллах улсуудыг ч гэсэн оруулъя гэж бодоод байгаа байхгүй. Ялангуяа мэдээллийн сандаа бүртгэхдээ л намтар нь баяжаад шинжилгээтэй ингээ явж л байг. За энэ үндэн манай энэ сэтгүүлч мэрэгжилтэй хүмүүс Монголын сэтгүүл зүйн түүхэнд өөрийн хөв нэмрээ оруулсан. Өөрийн хөв нэмэр гэдэг чинь ажиллаж байгааг нь хэлж байгаа юм. Тэ? Энэ хүмүүсийг одоо бидэнд бас хандахыг л одоо дахин уриалж гомоор байна. Номтой байхад бол их бардмал байт юм да. Нэг түшигтэй. Өөрөөх нэг сайхан олон найз нэг үнэнч хүмүүсийг дунд сууж байгаа нэг анхаар ирэх хүн шиг байдаг юм штэ. Манай нэвтрүүлгийн уламжлал байдаг. Оролцож байгаа зочин маань ном бол гэд хэлдэг. Таны ном бол? Номыг бол гэж хэлж болох уу? Номыг бол эцэг мэд хүндэлж, эжи мэд халамжилж, өөр хүүхд мэд хайрлаж, явбал номын бурхан зэ тань шингэн ялгаж хэлмээр байна. За зэрэгэл батаршгүй. Тэгээд таны номын цагаан энэ үйлсд өндөр амжилтыг хүсье. Олон залуучуудыг бас ном руу өрн дутаж тэр мэдлэгийг түгээгээрэй. За баярлалаа. Хүн болгон өөрөө нэг баримттай ном юмшуул гэж, амьд ном юмшуул гэж хэлмээр байна те. Тэгэхээр бол хацтай номыг уншиж байж, үзэж байж өөрөө бол өөрийнхөө үнцэн ном гэдгийг л одоо мэдрэндээ хүн болгон арман байдаг гэж боддог юм. Majestic номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Чигсэлтэй 10 дугаар байр Гоолинго цэгийн сайтаас эрхлэн гаргасан амралтын өдрийн шуудан. 9 дугаар байр Тэнгэр уулын Монгол цэрэг. Зохиолч Эрдэнэжин. 8 дугаар байр 365 өдөр тэр чигтээ аз жаргал ном орсон байна. 7 дугаар байр Рондо Бюрн нот. 6 дугаар байр зохиолч Зэтгүүр Бямбагийн сарн туяа Сархогтооны рама. 5 дугаар байр Яруу нэрэгч үлзэ төгс. Толин туссан буддаа. 4 дугаар байр Батэрэгцмаа. Очир эрхшигч. 3 дугаар байр Аяр зэн судасны чимээ. Чигсэлтэй 2 дугаар байранд зохиолч Ил сарын туяа Тавлан рама. Энэ 7 өдрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байр Монголын утга зохиол судлалын төвөөс эрхлэн гаргасан хаан цэдэг ном орсон байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндэн бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Ном бол миний дайсан. Дайснаа яалыг гэвэл та уншиж мэд.
Энэ сайхаагаар нэвтрүүлгээ жаргаж байна. Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторан Majestic номын зүрээс хурж өндөрж байна. Эх 7 өдрийнхөө яг энэ цаг мөчид эргээд уулзъя. Баяртай үзэгч.